Эрэгтэй хүмүүс төрсэн цагаас эхлээд амжилтанд хүрэх байтугай өөрийнхөө потенциал мөн чанараа таних гэтэл маш олон зүйлсүүд биднийг хоош татж байгаа. Бидний сошиал медиа дээр үзэж байгаа зүйлсүүд мем, мэдээлэл, улс төрчид гэх мэтлэн маш олон зүйлсүүд биднийг нь хоош татж байгаа. Тэгээ янз бүрийн юм хийх гэтэл toxic masculinity эмэгтэй хүн юу ч болж байсан эрэгтэй хүнээр хөндлүүлж явах хэрэгтэй. Эмэгтэй л хад шааргалтай байл эрэгтэй хүн яасан ч яах вэ? Энэ олон бодлууд чинь эрэгтэй хүнийг яг юу хийх ёстой юм бэ? Тэрийг нь ойлгохгүй маш хэмжээний зөрчилдөөнөөр явуулж байгаа. Яагаад тэгэхээр бодоод үзтээ дөнгөж 10 20 дэлхий таньж явах гэж байгаа залуучууд ийм хэмжээний мэдээлэл, мэдлгүүд бүх зүйлсүүд ороод ирэнгүүт яг юу хийхээ мэдэхгүй болоо явчихж байгаа гэсэн. Тэгээд өөрийнхөө потенциалд хүрэх байтугай лузер болоод дуусч байгаа нь харамсалтай. За тийм учраас би энэ бичлэгээрээ та яг үндсэн 4 эрэгтэй хүмүүсийг хоош нь татж байгаа хамгийн муу дадал зуршлуудыг одоо хуваалцъя. Нэгт Instagram болон porn. За та одоо бодоод үзтээ UB comedy, stand up comedy магадгүй 7-8 жилийн өмнөөс л энэ ихсэн баг. Гар хангалаа хийж porn үзэх асуудал уу? Энгийн зүйл баг хийгээрэй гэж хүн болгонд уриалаад байгаа. За тэгвэл тэр нь яг зөв. За би одоо таад нэг зүйлийг тайлбарлая. Тэр нь болохоор хүний тархинд prefrontal cortex буюу яг энэ хавцаа хүний тархинд маш чухал тархины хэсэг байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр хүний шийдвэр гаргах, өөрийгөө удирдах тэр зүйлсүүдийг нь хариуцсан хэсэг байдаг. За харин хэрвээ чи porn үзээ гар хангалах хийвэл тэр тархины хэсэг чинь үгүй болж destroy хийдэг гэсэн. Бодоод үзтээ чамд ямар ч discipline буюу хатуужл байхгүй, өөрийгөө удирдах чадахгүй тийм үү яг яаж амжилтанд хүрэх юм бэ те? Мөн чанараа таны тийм байхгүй штэ. Чи бодоод үзтээ porn үзлээ, гар хангалах хийлээ, чам тийм амжилтанд хүрсэн юм шиг мэдрэмж авдаг уу? Арай эсрэгээр чи яг loser юм шиг мэдрэмж авдаг гэдэгт би бол хангалттай хэлэхээр. Тийм учраас энэ зүйлсүүдэд яг одоо болох хэрэгтэй л гэсэн. Мөн дээрээс Instagram. За Instagram бол өнөө үед таад мэдж байгаа маш олон хүмүүсийн баг date хийдэг платформ болж хувирсан. Хоорондоо танилцсан, дейтэнд явна, маш олон охтууд бие гаргасан, үцгэн тиймэрхүү зургнууд хийн тийм үү. Бодоод үзтээ чи яг ажиллаа хийгээл өөрийгөө хөгжүүлээл тэгэл явах чаал. За дундуур нэг зур уцаа хүлгээд харчий гэдгсэн чинь баахан шалан үцгийн эмэгтэй хүмүүс чиний фид дээр байгаад байвал чи яг төвлөрөөд ажиллаж чадах уу? Мөн дээрээс чи их нэртэй, найз охинтой тийм байж ах чи баахан Instagram дээр хамгийн хичээж поз аваад тийгээд амар гоё гарсан эмэгтэй хүнийг харснаа өөрийнхөө чи найз охин эхнэрийг харьцуулж авдаг шүү дээ. Энэ яг эрүүл үү? Чи тэрийг бодж үзэх нь маш чухал зүйл гэсэн. Тийм учраас тийм охтуудыг бүгдийг нь unfollow хийгээд яг дагж байгаа эмэгтэй хүмүүсийнхаа сторинуудыг нь бүгдийг нь mute хийчих хэрэгтэй гэсэн. Яагаад юм бэ гэхээр би бол тэгдэг эмэгтэй хүмүүсийн бүх сторинуудыг нь найз охиныхоос бусдыг нь бүгдийг нь mute хийчихдэг. Тэгэхээр яг миний хардаг аккаунтуудын сторинууд бол ихэнх нь эрэгтэй хүмүүс мөн дээрэс нь тэрнээс түгээмэл байдаг нь яг өөрийгөө хөгжүүлж байгаа тийм аккаунтууд байдаг. Self development, ном, gym, хоол гэх мэтчлэнтэй. Тиймэрхүү зүйлсүүдийг би илүү их дагдаг гэсэн. Тэгээд би ажиллаж байгаа за дундуур нь жоохон чийлрээд утас руугаа харангууд над яг явдаг юмуд нь окей за ажиллаа яа. Яг тиймэрхүү зүйлсүүдээр л орж ирдэг гэсэн. За тэгээд дээрэс нь чи өөрийнхөө feed рүү ороод хараад үз. Search feed. За юм хайдаг feed рүү ороод харангууд чамд баахан meme явж гин үү? Мөн дээрээс нь чамд баахан нүцгэн шалт эмэгтэй хүмүүс гэж нөө. Тийшээ чи орлоо 3 цэг гэж байна. Тэрэн дээр дарлаа not interested гэж дарна. Not interested гэж дарангууд алгоритм чинь за энэ хүн иймэрхүү юм сонихгүй юм. Тэгвэл энэ хүн чи арай жоохон нэг өөр юм харуулад байв гэж алгоритм сэтгэдэг. Тэгээд чи яг өөрийнхөө хөгжүүлсэн тиймэрхүү контентыг үзээд тэргээ дагаад лайклаад коммент ч өдөрөнгөд алгоритм чи энэ хүн иймэрхүү зүйлсүүд сонирхож байгаа юм. Тэгвэл иймэрхүү зүйлсүүдийг илүү харуулдаг. Тэгээд чи бодоод үз. Чи яг дараа нь ажиллаа хийж байгаа жоохон чилэрхэ утас руу орсон чинь эмэгтэй хүмүүс биш. Арисэргээр бүр David Goggins who's gonna carry the boats гэдэг явчихвал хамаагүй дээр өстэй те. Чи өөрийнхөө ажлыг ч гэсэн хамаагүй сайн хийнэ гэсэн. Тийм учраас жижиг сажиг зүйлсүүд амьдрал дээр маш их хэмжээний өөрчлөлтийг оруулдаг гэсэн. За тэгэхээр эхнийх нь Instagram болон porn гэдэг зүйлсүүдийг чи зөв хэмжээгээр ашиглаж болох зүйлсүүдээ болох ёстой гэсэн. За хоёр дахь нь юу юм бэ гэвэл мэдээнүүд. Улс төрчид, одуудын сенсац, хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд, дайн, Израиль, Палестин, Америкийн бөмбөгдөлтөл яг чамд ямар хамаатай байгаа юм бэ бро? Мөн дээрээс нь жигсаал гэж явж байгаа. Одоо маш олон хүмүүс юу ярьж байгаа юм бэ? Жигсаал чи маш хэрэгтэй гэж ярьж байгаа. Эрэгтэй хүмүүстэй эрэгтэй л дээ. Тэгтээ яг үннийг хэлье. Монгол нэг үг байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр бие засаад, гэрээ засаад, төрөө зас гэдэг. Чи бодоод үзтээ. Чиний ээж чинь, аав чинь, эхнэр чинь, найз охин чинь хүсээгүй ажиллаа хийгээд бие зовоогоод тэгээд ажил хийж яхад чи талбай дээр хэд хоногоороо очиж жигсаад байна гэж боддоо. Өөрөөсөө ич хэрэгтэй бро. Чиний ээж чинь аав чинь чамайг өөр хүн болгохыг хөгжүүлэх гэж чи ямар ч хэрэггүй юмд цагаа зарцуулаад өөрийгөө өөрчлөн гэж тийм зүйлс итгээд явж ийн гэж бодод үзтээ. Би чамд хатууч гэсэн нэг зүйлийг хэлье.
өөрчлөлтийг авчиж чамд хоёр л чухал зүйл байна. Нэг нь болохоор мөнгө, үгүй бол их мэдл. Чамд аль аль нь байхгүй бол зүгээр аматтаад ажиллаа хийсэн л дээр гэсэн үг. Энд дээрээс нь ялангуяа ээж авч нь тэгж янз бүрийн ажил хийгээд дургүй юм хийгээ явж байгаа л өөрөөсөө итгэх хэрэгтэй. Тийм учраас бие хөгжүүл, бие зас, мөн дээрээс нь гэрээ зас, хайртай хүмүүсийгээ зас, тэрнийхээ дараа уус төрлөөгөө орж өөрчлөлтийг авчих гэсэн. Сая маш олон хүмүүс чагсаад тэгээ дээрээс нь ерөнхий сайдыг огцрууллаа тийм үү. Яг үүндээ тавилттай тоглолт юм шиг санагдаж байна уу? Яаж юм? Яг үүндээ огцорсон нэрээр хөшгөний ард янз бүрийн тоглолт олж байгаа болоо бодгол асуудал. Тэгвэл гуравдах нь эмэгтэй хүний хойноос гүйж эмэгтэй хүн лаз шаргалтай байл эрэгтэй хүн яасан ч яах вэ гэдэг бодол. Хүүгээ эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг хүн болгож өсөг. Тэгсэн чинь эмэгтэй нь эрэгтэй хүнийг хүндэлдэггүй бол яах вэ? За мөн дээрэс нь 10-20 дэх хүмүүс бол яг үүндээс ойлгохгүй. Гэхдээ 25 давсан эмэгтэйчүүд бол бүгдийг нь маш сайн ойлгож байгаа гэдгийг би баттай баг хэлэхээр. Тэр нь юу юм бэ гэхээр эмэгтэй хүмүүс чадaltaй, чансаатай, тийм эрэгтэй хүмүүсийн хойноос л ерөнхийдөө явдаг гэсэн. Түүхээр нь яригдсан. 100000 жилийн өмнө, 1000 жилийн өмнө, хэдэн зуун жилийн өмнө эмэгтэй хүмүүс том биетэй, хүчтэй эрэгтэй хүний хойноос явдаг гэсэн. Яагаад гэж вэ? Маш хэмжээний аюултай нөхцөл байдалд хүмүүс амьдардаг байсан учраас эмэгтэй хүмүүс үр удмаа аюулгүй өсгөж бий болгохын тулд тийм эрэгтэй хүмүүсийн хойноос явдаг гэсэн. Одоо тэгвэл тэр нь санхүүгийн хувьд хүчтэй, өөрөө өөртөө ихтэй тийм эрэгтэй хүн болж хувирсан гэсэн. Тэгэхээр чи эмэгтэй хүмүүсийг буруутгах гадах ямар шаардлагагүй. Энэ бол эмэгтэй хүмүүсийн генд нь байдаг зүйл. Тийм учраас чи өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Магадгүй чи unicorn олсон байж магадгүй амьдрал чинь олдох ганцхан эмэгтэй. Тэгвэл чи тэр хүний хойноос ёо асуудал байхгүй. Харин үгүй бол чи дими цагаа урж энд салхаас л хойш амьдралаа бүснүүлэх ямар шаардлага байхгүй. Тийм учраас өөрийгөө хөгжүүлээд хэрэгтэй зүйл дээрээ цагаа зарцуулаад явах нь маш чухал. Чи бодоод үстэй зүгээр Instagram руу гүйлхлээ, октод руу чат бичнэ, тэгээд хариулчих болоо гэдэг явна. Ичмээрстэй бро байл та тийм үстэй. Тийм учраас зөв цагаа зөв зүйлдээ зарцуулаад зөв зүйлсүүдээ их нь маш чухал гэсэн үг шүү. За дөрөвт нь буюу хамгийн сүүлч. Тэр нь юу юм бэ гэхээр видео гейм. Видео тоглоом тийм үү. Одоо маш олон хүмүүс Монголд e-sport бид нар хоорондоо нийгэмшдэг, тарих зэрэг болгодог зөндөө олон юм байгаа. Комментэн дээр бичиж асуудалгүй. Гэхдээ юу гэж чи хэрвээ яг Монголд ч тэгж хэдэн сая доллар хийж мэргэжлийн болж насаараа тийм карьер хөөхгүйл юм бол чи яг тийм хийж явах гэдэг юм байна. Хүн ялангуяа эрэгтэй хүн өөрийн гэсэн үн цэнэ хааны газраас олж авдаг. Чи тэрийг хиймэл жинхэнэ биш бод байдлаас өөрийнхөө character буюу тоглоомынхоо дүрийг сайжруулж үн цэнэ гой мэдрэмж авах уу? Эсвэл бод амьдралаараа жим гэж өөрийгөө сайжруулад, мөн дээрээс нь бизнес хийж мөнгө олоод, ном уншиж, хүмүүстэй танилцж, тарихаа сайжруулад магадгүй тоглоом шиг хэдхэн оны дотор сайжирчихгүй болох. Гэхдээ хэдэн жилийн хугацаанд тэрийг хийвэл чи бод амьдрал дээр өөрийгөө танихгүйгээр маш хэмжээгээр өөрчлөгдөх боломжтой гэсэн. Тийм учраас бро өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн зөв сонголт гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд guys би магадгүй таадтай жоохон хатуу хандсан байж магадгүй. Гэхдээ зүгээр би таадыг өөрчлөлтөөсөө, амьдралаа өөрчлөлөөсөө ээж аавыгаа өөрийгөө хайртай хүмүүсээ сайн асарч хандаж яваасаа л гэсэн үндсэнд би энийг хэлсэн байгаа шүү. За тэгээд би таадыг холоос ч гэсэн хараад дэмжиж байгаа шүү. And I'll see you guys in a bit. Peace out.